Монгол улсын ерөнхийлөгч Хөрс Хүнснаачлсан хүнсний хангамж аюулгүй байдал үндэсний хөдөлгөөний хүрээнд улсын хурлаас 36 дугаар тогтоолыг батлан гаргасан бөгөөд тус тогтоолыг 30 гаруй төрийн байгууллага хамтран хэрэгжүүлэх юм а. Эдгээр төрийн байгууллагууд хагас жил тутам хуралдаж хийж буй ажлын үр дүн хэлэлцдэг. Энэ хүрээнд 2 дахь уулзалтаа зохион байгууллаа. За энэ удаагийн зөвлөлт хуудас дээр 2 дахь ярьж байгаа асуудал бол засгийн газраас энэ хүнсний хангамж, хүнсний хувьсгалыг одоо дэмжиж өнгөрсөн жилийн төсөвдөр хүн хөнгөлтөөр одоо баялаг бүтээгчдэд зээл олох шийдвэр гарсан. За энэ хүрээнд нийтдээ 980 гаруй тэрбум төгрөгийг энэ жил одоо багтаж гаргаж болох юм байна. Ингээд төсөвдөр энэ мөнгнүүдийн төсвийн хүний зүрхэнд тавигдсан 13% нь хүний зүрх улс тааж байгаа. Энэ улсын хурлаас гарсан 36 дахь тогтоолыг эрчимжүүлье. Энэ 35 байгууллага эрчимжүүлье гэдэг ажлыг ярьж ирсэн бол өнөөдөр энэ одоо байгууллагууд маань яг юу хийж бүтээчээд одоо 2 дахь уулзалтан дээр ирж байна гэдгийг хяналтын одоо мониторинг шинжилгээ хийж бид үзсэн. Энэ хяналтын шинжилгээ мониторинг оруулах 43.8% ажлын биелэлтэйгээр бид ингээд цуглаад одоо ажлаа яриад байж байна. За бид цаашд юу анхаарах вэ? Ямар тулгамдсан асуудлууд байна уу гэдэг дээр өөдөө төлхөө ярилцаад энэ одоо үлдэж байгаа энэ хагасчлын хугацаанд бол илүү өндөр дүнтэйгээр одоо юу хүнсний хангамж аюулгүй байдлаа 20-30% нэмэгдүүлж орох төлөвлөгөөтэйгээр одоо хилцүүлэг хийж байна. Зөвлөлдөх уулзалтад танилцуулсан ихтгэл хяналт шинжилгээний хэрэгжилтийн тавилангаас дүгнэхэд нийт арга хэмжээний 59.6% хангалтгүй хэрэгжсэн гэж үзэж байна. Иймд хамтран ажиллаж буй төрийн байгууллагуудыг хариуцлагатай ажиллахыг сануулan үр дүнгүй ажилласан тохиолдолд хариуцлага тооцоох шийдвэр гарчээ. За дараа жил болгонд ингээд бид нэр үнэлээд явна. 6 сар болгон ингээд төрийн байгууллагуудын уялдаа холбоог яг толгомж байгаа асуудлын илэн талангүй яриад явах юм. Цаашдаа бол ер нь одоо ерөнхийлөгчийн намын газрын зүгээс бол бид нэр аль болох энэ одоо их хурл засгийн газартай холбоотой за нэгдмэл энэ төрлийн одоо байгууллагууд нэгдэж одоо энэ үйл ажиллагаанд бодит үр дүн гаргах гэж ажиллаж байгаа учраас уялдаа холбоо координац асуудал дээр нэлээд анхаарч ажиллана. Нийтдээ бол 114 арга хэмжээнээс за 8 арга хэмжээ бол 100% биелэлтэй. За 68 арга хэмжээ бол 30% биелэлтэй, 28 арга хэмжээ бол 70% биелэлтэй. Гэтэл ер нь бол нийт хэрэгжилтийн хөв бол 44 орчим хувьтай гарч байгаа. Гэхдээ мэдээж энэ дээр бол зөвхөн одоо хүн шүтэж байгаа хөндлөрийн яам биш энд яам бусад яамдууд бусад төрлийн байгууллагуудын хамтын ажиллагааны үр дүнд одоо бий болох ийм олон арга хэмжээнүүд байгаа. Цаашдаа одоо энэ хүнсний бүтээгдэхүүний нийлүүлэлт хангамжийг доктортой байлгах. За энэ дээр одоо гарч байгаа гол одоо доголдлууд хаана юун дээр үүсэж гинэ гэдгийг бол одоо тодорхойлох зорилгоор үндэсний статистикийн хороо хүнс үдээж хөнгөлтөр яам за нэгдсэн үндэсний байгууллагын хүнс үдээж ахуйн байгууллага одоо хамтраад энэ ажлуудыг бол энэ жилдээ багтаагаад хийгээд энэ одоо хүнстэй холбоотой статистик үзүүлэлтүүдийг илүү нэрийн болгохоор зорилттой ажиллаж байна. Дүлгэн зохиолч гэсэн үсгэд бас цааш. Тус уулзалтын үеэр хэд хэдэн асуудлыг хөндөж шийдвэрлэхээр ярилцлаа. Тухайлбал хүнс үдээ аж ахуйг хөнгөн үйлдвэрийн яамны зарим мэргэжилтнүүд ажилдаа хариуцлагагүй ханддаг. Зээл олгож буй зарим арилжааны банкуд өөрсдийн өндөр хүүтэй зээлийг санал болгодог. Хууль эрх зүйн шинжилэл удаашралтай байна гэх мэт асуудлыг хөндөж шийдвэрлэхээр болсон юм а.